93 онд л гарсан асуудал доо 93 он чинь би энэ байгууллагын дарга байлаа. Тэгч нь бол Монголоос одоо үнэтэй хамгийн үнцэнтэй бүхэн уршаа гардаг л байл шүү дээ. Социализмын үеийн материал техникийн бааз гэл энэ толгойтой да. Машин хөдөөж хүн чиглэлийнх нь амгалан гэл том энэ хоёр газар л баахан хөрөнгө хураагч одоо социализмын материал техникийн бааз бэлдэж байна. Энэ чинь одоо 93 оноор яах хийх зургуул уршаа гарч гисэн. Дийлдэг. Оронд нь юу орж ирдэг бол дандаа хор орж ирдэг байхгүй. Хортой харих. Тэгэл наад улаан мөнгөс гих мэтлэнгийн юм л Монголд ямар ч ашиггүй хортой. Гурал гэхтэл одоо 75% нь ясны гуралтай юм холим гурал орж иржсэн манайхаа мэдэхгүй. Эхний удаа дотроос нь хүний шүд хүртэл гарч ирсэн. Тийм гуралыг л манайхан ижил шүү дээ. За улаан мөнгөн ус гэдэг чинь нэр томьёо нь улаан мөнгөн ус бол юу н учир нь олдоо гэнэ. Энийг шалгуулаад тэр үед би Оросын холбооны улсын аюулгүй байдлын албанд тавиад энэ ямар учиртай юм бэ? Яг гэлж өгч чадаагүй. Тэгэхдээ энэ маш их үнэтэй найцаашин гаргаж зардаг л гэсэн ийм зүйл. За тэр үед чинь одоо жишвсгийн 8 их гэдэг байл шүү дээ. Одоо зөвлөлтийн зэрэг тараад бутарчихсан тэр зэвсэг бас уршаа манай нутгаар дамжаад уршаа гарна. Энэ жишвсгийн 8-ны талбар Монгол улсын нутаг дэвсгэр болно гэдэг чинь аюултай асуудал шүү дээ. Тийм учраас энэ жишвсгийн 8-ыг Монгол улсын нутаг дэвсгэр жишвсгийн 8 болгохгүй тулд би ажиллаж ирсэн. За гэтэл энийг чинь шалгаад үзэхдээ нэг томоохон албан тушаалтанд холбогддог байхгүй. Улаан мөнгөс шалгаагүй, жишвсгийн 8 шалгаагүй. За. Өөр бусад асуудал шалгаагүй. Ерөнхий сайд байсан хүнтэй холбогддог лөө. 90 томоохон албан тушаалтантай очоо холбогдчихдаг. За тэгэл одоо өмнөд хөршийн иргэнд пассворт одоо бол иргэний өмнөлгийг өгүүлэх асуудал. Монгол улсын иргэний өмнөлгөө. Ийм мэт чинь ингээл дээшээ яваад өгдөг байхгүй. Их зовлонтой тийм л үе. Тэгэхдээ энийг көөцөлдөг асуудал төр улаан мөнгө хүмүүс иргэний өндөг болох чинь манайхын ч нэг холбогддог л да. Шууд харьяал байхгүй. Энэ бол цагдаагийн гэр. Тэгэхдээ энийг хятадын тагнуулын сонирхол одоо энийг дамжаад яваад байдаг байхгүй. Тийм учраас л одоо манай байгууллага анх гарч ирсэн.